Өдрийн мэнд. За ойрын хэдэн сар одоо худалдан авалт хийгээгүй байжгаад ID чинь хэрэглэгч рүү шилжсэн байх юм бол ID-гаас сэргээх буюу гэрээгээ сэргээх арга. За ингээд энэ доор харагдаж байгаа Greenway Global CGMN гэж ороод баруун гар талын энэ дээдлийн 3 зураасан дээр ингээд дараад за энэ зүүн гар талын миний оффист нэвтрэх дээрээ дараад мессежээр ирж исэн ID-гаа олох юм бол за одоо ингээ ID нууц үгээ хийн штэ тий. За тэгээд хийгээд нэвтрэх гээ дарангуут ID чи хэрэглэгч рүү шилжсэн учраас ийм бичиг гарч ирдэг байхгүй юу. За тэгэнгүүт нь яах вэ гэхээр энэ ID-ийнхаа урд талд нь англиар жижигээр S L үсэг тавьчихдаг. За тэгээд нууц өгч нь өөрт чинь байгаа юм чинь нууц үгээ хിവэрээ хэрвээ одоо нууц үгээ мартсан байх юм бол энэ CL-ийн оронд нэмэх 976 гээд бүртгүүлсэн утасныхаа дугаарыг хийгээд энэ баруун гар талын доор харагдаж байгаа нууц үгээ мартсан гээд за энэ дээр дарангуут дахиад утасны дугаараа хийхээр гарч ирдэг цонх. За тэрэн дээр нь дахиад нэмэх 976-ийн утасны дугаарыг өөрийнхөө утасны дугаарыг хийгээд тэгээд дарангуут компаниас гар утсан дээр чинь 5 оронтой код ирдэг. Тэрийг хийгээд нууц үгээ сэргээж болно гэсэн үг. За хэрвээ өөрийнхөө нууц үгийг мэддэг бол өөрийнхөө ID-ний урд талд нь CL гэдэг үсэг бичээд за тэгээ ингээд нэвтрэх гээд дарчнаа. За ингэнгүүт өөрөө чи ID руу ороод ирж байгаа байхгүй юу. За ингээд цонх гараад ирэнгүүт энэ баруун гар талынхаа 3 зураасан дээр дараад за одоо энэ гэрээх сэргээх гээд ингээд харагдаж байна уу те. За тэгэнгүүт одоо жишээ нь энэ гэрээх сэргээх гэдэг дээрээ дарчна гэсэн үг. За ингээ гэрээгээ сэргээхтэр дарангууд одоо энэ дээр хин гэдэг хүний багийн хүн байсан байна гэдэг нь ингээ харагддаг байхгүй юу. За тэгэнгүүт яах вэ гэхээр энэ дээр одоо жишээ нь өөрийнхөө байсан хуучин спонсорыг солиё гэж бодож байгаа бол энэ баруун гар талынх нь бал дээр дарчтیں۔ Тэгэнгүүт өөрийнхөө одоо шинээр сонгож байгаа спонсорынхоо ID-г хийнэ гэсэн үг. За хэрвээ хуучин спонсорынхоо доор орно гэвэл ямар нэгэн байдлаар шинээр юу хийх шаардлагагүй гэсэн үг. Хин нэгний ID-г хийх шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Одоо спонсортой болох гэж байгаа бол тэр хүнийхээ ID-г хийнэ гэсэн үг. За ингэнгүүт нөгөө шинэ спонсорынхын нэр энд ингээ бичигдээ гараад ирдэг. За тэгэнгүүт өөрийнхөө спонсорыг сольж байгаа нэр шинэ спонсор чинь нэр мөн байх юм бол сэргээх гэд ингээд дарчдаг гэсэн үг. За ингэж ID-гаа сэргээдэг байгаа шүү.